За тэгэхээр өнөөдөр өглөөхөн NBA-гийн Суперод Демаркус Казинс Монгол болсон. За Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн түүхэнд шин бууцууд өдрөөс өдөрт нээсээр байгаа. За энэ улирлын плей-оффын тоглолтын онцгой нь ягаад тэгэхээр Сэлэнг бодис багт NBA-гийн Суперод Демаркус Казинс нэгдэж байгаа. За ингээд NBA тайлбарлагч ялтай та бүхнийг үзүүлье. За сайн явж байна. Сайн явж ирлээ. За өнөөдөр яг одоо түүхэн үйл явдал болж байна. Тэгээд ерөөхдөө бас нөгөө NBA тайлбарлагчийн зүгээс, ерөөхдөө спортын сэтгүүлчийн зүгээс яг энэ одоо шат чадны лигийн акцууд иххэн яаж харж байна те. Монголын сагсан бөмбөгийн лиг бол маш хурдцтай өсөргөө хөгжиж байгаа. Тэгээд түүний нэг илэрлэл нь одоо энэ Демаркус Казинс Монгол тоглохгүй зөвшөөрөд ирж байгаа гэдэг бол энэ манай лиг олон улсад ийм нэр хүндтэй тоглолтын тунд ямар үлэмжтэй болж байгаа вэ гэдгийг илэрлэл байна. Одоо 5-10 жилийн өмнө бол ихгүй байна. Одоо бол ихэд нүүр улаахгүйгээр тийм нөхцөл байдал өрсөлдөөн ийм дэлхийн шилдэг дамжтыг хүлээж байна л гэж харж байна. За мэдээ сая Монгол улстай Улаанбаатар хотод NBA-гийн Суперодтой бас ингээд яг юж аренагийн дээд лигийн бодогтой талбайд ярилцаад хөтлөө сууж байгаа гэдэг бол бас гайхалтай харагдаж байна. Чадаа одоо хичээлээ тэгээд яг нөгөө уусаад сэтгүүлч хүний ажил ярьцлага авах бол энэ одоо ингээд яг чинээс ярьцлага авч байгаа шүү. Тэгээд мэдээж төрөлх хэл дээр биш гэдэг бол жоохон амаргүй. Гэхдээ гуруулаа байсан бол гайхалчлаа гэж бодож байна. За ерөөхдөө бас Демарк Казинсыг тодтолгоод хэлээч те. Мэдээж нөгөө нэг фэнүүд бол ихтэй Монголд мэдээж Бүүги гэдэг очоор нь монголчууд маш сайн мэднэ. Зарим нь бол за хин ирсэн бэ? За NBA-гийн нэг Суперод ирчтэй гэж байгаа боловч яг ингээд нөгөө стат үзүүлэлтүүдийн за мөн NBA-д ямар амжилттай явсан. За өнгөрсөн жил бас 50-ны лиг хэрхэнд авсан гэдгийг бас яг тайлбарлагчийн зүгээс тодтолгоод хэлээч. 50-ны лигтээ бол төрүүлээд MVP-гээр тодроод ирсэн гэж би мэдээлэл авсан. За NBA-гийн хувьд бол ямар тоглогч вөхөр 4 удаагийн богдод тоглогч. За тэгээд бэлгэдлийн багт 2 удаа нэрлэгдсэн гэдэг маань тэр нь тухайн жилдээ хамгийн шилдэг төвийн тоглогч дундаа 2 дугаар байранд орсон гэсэн үг. Дээрээс нь Кентакигийн их сургуулиас гарч ирсэн Америкийн шигшээ баг Олимпиад болон дэлхийн аварга төрүүлсэн мөрөөдлийн багийн гарааны төвийн тоглогч Монголд ирж байна. Энэ бол мөрөөдөл баггүй. За ер нь бол мэдээж Демаркус Казинсаар Монгол гэдгийг илүү NBA-гийн фанатууд болон ерөнхийдөө дэлхийд дахин таниулж байгаа юм уу явуулж байна. Тэгээ Казинсыг маш олон сая фэнүүд, Sacramento-гийн фэнүүд, Warriors-ийн фэнүүд, Lakers-ийн фэнүүд дагдаг. Ягаад гэх юм бол энэ хүн өөрөө тэр багуудад хамаатай тоглож байсан учраас тэр олон фэнүүд ер нь бол ESPN одоо Америкийн хэвлэл мэдээллийнхэн ч гэсэн Монгол гэдэг улсад очиж тоглож байгаа гэдэг талаар Демаркус Казинс гэрээ байгуулсны дараа ярьжсэн. Тэгэхээр Казинс ирж тоглож байгаа гэдэг эргээгээд манай Монголын сагсан бөмбөгийг дэлхийд сурчилж байгаа гэж харж байна. Нэр нь яг одоо сар шинийн баяр өндөрлөгтэй зэрэгцээд ирлээ те. Тэгээ сая бас Улаанбаатар Монгол үндэсний хүмүүс ямар гоё харагдав. Тэгээ үнэхээр содог хэлдгээр амьдралдаа хамгийн урттай л болоо. Тэгээд гоё манай соёлыг хүндэтгээд ингээд дээлтэй гарч ирэх энийг бас Сэлэнг бодисны менежментийн баг маш зөв дооцоод гаргасан байна. Дээлтэй гарч ирж байгаа юм тоглогчийг халуун дотноор огтож авахгүй, хэнийг халуун дотноор огтож авах вэ? За амжилттай. Баярлалаа. За тэгэхээр үзэгчдээ Демаркус Казинс Сэлэнг бодис багтаага хийх плей-оффын эхний тоглолт 3 сарын 10-ны өдөр буюу эрэх даваа гарагт 20 цаг 40 минутаас яг энэ юуж аренагийн бодтой талбайд ирэх. За мэдээж Сэлэнг бодис баг ийм хүчтэй тоглогчийг багтаал легионоор нэгтгэсэн учраас өсөлтөгч багуудаас нэлийн хүч техник ур чадвар за туршлага яваадын бүгдийг шавхан дамжиггүй анхаалаа хандсан капхэнда баярлалаа. За бид нар боломж олдвол NBA-гийн Суперодоос ярилцлага аваад үзэгчтэй авахындаа эрэх даваа гаргаж ч юм уу хүргэх төлөвлөлтөй байна. Сагсан бөмбөгийн дээд лигийн тоглолтуудтай хамтдаа байгаарай. Плей-оффын тоглолт 3 дугаар сарын 9-ний өдөр юуж аренад эхэлж байгаа. Баярлалаа та бүхэндээ.